Орчин үеийн бүх төхөөрөмжүүд л ухаалаг болсон байна. Утас, цаг, машин, тэр байтугай гэр ахуйн өргөслүүд, хаалганы цойч хүртэл ухаалаг болсон байна. Тэгэхээр яг ухаалаг болгоно гэдэг нь өөрөө яг юу гэсэн үг юм бол? Юмыг яг яаж ухаалаг болгоод байгаа юм бол? Мэдээж эдгээр зүйлсийг ухаалаг болгож байгаа хүмүүс бол программистууд буюу software engineer гэдэг хүмүүс байгаа. Тэр программистууд гэдэг хүмүүс нь яг ямар хүмүүс юм бол? Ингээд компьютер форматлаад гэдэг хүмүүс юм уу? Эсвэл ингээд вебсайт хийгээ яваад идэм юм уу? Эсвэл нөгөө хүмүүсийн хэлгээр компьютер ланд дээр очиод компьютер засаад яваад идэх хүмүүс юм уу? За тэгэхээр өнөөдөр бүгдээрээ энэ хүү бичлэгээр маш богино хугацаанд яг программистууд гэдэг хүмүүс яг юу хийдэг, яадаг хүмүүсийн байдлаар ярилцгаая. За guys, намайг Билгүүт гэдэг. Би Лос Анжелес хотод программистаар ажиллаж амьдардаг. За тэгээд та бүхэндээ бас яг программист гэж ямар хүн бэ гэдгийг маш товчхон бас хүргэе гэж бодсон. Би software engineer гэж ярьж байгаа бах. Тэгээд ерөнхийдөө software engineer гэдэг нь яг олон улсын нэршлэрээр программист буюу програм хангамжийн инженер гэсэн үг. Тэгэхээр бөөнөрөө бас яг олон улсын нэршлэр нь software engineer гэж нэрлээд явъя энэ хөвчлэг дээр. Software engineer нь тухайн нэг application system-ийг яг архитектурын түвшинд яг дизайныг нь гаргаж тухайн юмныхаа яг яаж хийх вэ гэдэг дизайныг гаргаж кодыг нь бичиж одоо барилгаар бол угсарч тэгээд тухайн бас аппликейшнээ тест хийж тэгээд ирээдүйн бас үйл ажиллагааг нь авч явдаг юм инженер байгаа. Тэгээд энийг яг програм хангамжийн инженер гэж орчуулдаг яг бүтэн үгээрээ. Тэгээд магадгүй хүмүүс яг эндээс яг юу нь инженер юм бэ гэж бодчих магадгүй. Тэгвэл би та бүхэнд арай ойрхон салбараар магадгүй барилгын инженерээр одоо жишээ авч үзүүлье. Одоо шинэ барилгын инженер та барилга барьмаар байвал шууд та барилгаа бариад эхлэхгүй тийм үү? Та эхлээд барилгынхаа суурийг босгоно, та барилгынхаа зураг дизайныг гаргана, зураг дизайныхаа дагуу та бүх юмнуудаа авчраад өөрч босгоно. Тэгээ та мэдээж бас энэ хүү барилга болж гин үү, даацаа яг хангаж гин үү гэдгийг та тестлж үзэн, шалгана. Тэгжээж та хүмүүсийг энэ байрлал оруулна тийм үү? Энэ маш олон шат амжилттай. Яг тэрнтэй адилханаар ямар нэгэн код аппликейшнийг хийн гэдэг нь зүгээр л нэг код бичээд орхичихыг хэлдэггүй. Тухайн аппликейшнд хэдэн хүн орох юм, ямар зориулттай аппликейшн байх юм, тухайн аппликейшнийг яг яаж хийх юм те. Тухайн бүх аргачлалуудаа яг л барилгын архитектор шиг одоо тухайн програм хангамжийн инженер, софтвер инженерүүд тухайн аппликейшныхаа архитекторыг нь гаргаад тухайн архитекторынхаа дагуу кодоо бичээд тэгээд тестлээд тэгээд дараа нь аппликейшнийг яг ажиллах боломжтой тийм аппликейшн болгодог гэсэн үг. Тэр хүмүүс бас ингэж бодоод байдаг. Ингээд програм хангамжийн инженер, софтвер инженер гэхээр код бичээл суугаад байдаг хүмүүс гэж. Тэгэхээр үгүй. Бидний ихэнх цаг бол тухайн зүйл дээр дизайн хийх, яаж одоо ажиллах боломжтой болгох, ямар дизайнаар хийх, нэг сая одоо хандлт авахд яаж гацхгүй байх, мянган одоо шинэ мессеж зэрэг ороод ирвэл яах вэ те? Тэр бүх зүйлийг яг хангаж тухайн зүйл дээр ихэнх шийдлийг гаргаж толгоогоо ажилуулдаг. Яг л програм хангамжийн хэл бол зүгээр л хэл. Бид нар кодыг бол ямар ч хэлээр бичиж болно. Хамгийн гол нь код бичгийн тулд бид нэр юу бичих вэ гэдгийг хамгийн гол нь мэдэх ёстой. Тэгэхээр тэрэндээ л яг хамаг цагаа зарцуулдаг гэсэн. Энэ дээр өөр жишээ авах юм бол магадгүй та эссе бичиж гэнэ гэж бодъё. Та өөрийнхөө амьдралын тухай эссе бичиж байвал та ихлэ бодно тийм үү? Та яг таны амьдрал өмнө яг ямар байсан юм? Та эссегээ ямар одоо утга агуулгатай бага насаа ингэж ч юм уу, одоо өсвөр насаа гэж ч юм уу, эсвэл арай өөр түүхээр ч юм уу, бага наснд болсон гайхалтай зүйлсээ одоо тийм баяр жаргалтай мөчүүдэд бичих юм уу? Та ихлэ яг юу бичих үү, яах вэ гэдгээ бодоод төлөвлөсний дараа та эссегээ бичнэ. Яг тэрнтэй адилханаар програм хангамжийн софтвер инженерүүд кодоо бичихээс өмнө ихэнх цагаа тухайн зүйлээ бодохдоо зарцуулдаг гэсэн. Яг нэг ерөнхий нэг ойлголт байдаг л та ингээл программистууд гэхэр чинь ингээл нэг програм дээр ажиллаад байдаг хүмүүс юм шүү гэ тэ. Тэгэхээр яг программистууд бол програм дээр ажилладаг хүмүүс биш. Та энэхүү одоо бичлэгэн дээр яг үзсэнчлэн бид нар програмыг нь бичдэг хүмүүс. Өөрөөр хэлбэл бид нар Photoshop дээр ажилладаг хүмүүс биш. Бид нар Photoshop гэдэг програмыг хийдэг хүмүүс гэсэн үг. Software engineer бол маш олон салбартай. Та утсан дээр хөгжүүлэлт хийж болно, компьютер дээр хөгжүүлэлт хийж болно, машин дээр, эсвэл embedded system гэж чипэн дээр, эсвэл та
зөвхөн вебсайт хөгжүүлдэг, эсвэл та зөвхөн тоглоом хөгжүүлдэг инженер байж болно. Тэгээд тухайн одоо бүх карьерууд нь тусдаа бас өөр тусгай тийм скиллүүд, бас өөр тийм програмчлалын хэлүүд гэх мэт зүйлсүүдийг шаарддаг. За тэгээ бүгдээрээ яг программист болохын хамгийн давуу талуудыг ярилццгаая. Тэгээд нэгдүгээр давуу тал бол мэдээж та бүхэн мэдж байгаа цалин байна. Тэгэхээр яг би өөрөө мэдж байгаа улсуудаараа авахад Америкийн нэгдсэн улсад жилийн дундаж software engineering цалин 124,000 Америк доллар байдаг. Энийг Монгол мөнгө рүү хөрвүүлэх юм бол 420 сая төгрөг жилдээ авдаг гэсэн үг. Тэгэд Америкчуудын өөрийнх нь дундаж цалин 65,000 Америк доллар байдаг. Тэгэхээр жилийн дундаж software engineering цалин 120,000 гэхээр бид нар Америк хүний жилийн дундаж цалингаас 2 дахин илүү цалин Америкт software engineering мэргэжлэр ажиллаад авах боломжтой гэсэн үг. Тэгэхээр Америкийн дундаж цалингаас 2 дахин өндөр гэхээр ямар их боломжтой вэ? Та бодоод үзтээ. Тэгээд судалгаагаар software engineer нь ихэнх улсын дундаж цалингаас илүү цалин авдаг гэсэн тийм судалгаа байт юм байлээ. Өөрөөр хэлбэл та ямар ч улсад одоо програм хэмжээ инженер, программистаар ажилласан та тухайн улсынхаа дундаж цалингаас илүү цалин авна гэсэн үг. За бүүнээс Монгол жишээ аваад үзье. Монголд ерөнхийдөө жилийн дундаж software engineering цалин бол 3-аас 4 сая байдаг. Тэгээд ерөнхийдөө та хэд бас өөрсдөө бодоод үзээрэй. Монгол жилийн дундаж цалин хэд вэ? Тэгвэл дараагийн давуу тал нь бол магадгүй энэ Монголд байхгүй байж магадгүй. Гэхдээ Америкт байдаг нэг давуу тал бол та дэлхийн хаанаас ч ажиллаж болно. За би өөр дээр жишээ авъя. Жишээ нь би бол Калифорниагийн Лос Анжелес хотод амьдардаг. Гэхдээ манай ажлын хүмүүс дэлхийн өөр цагийн бүсд байдаг. Тэм учраас би заавал өглөө ажиллах шаардлагагүй байдаг. Магадгүй би ажлаа өдөр эхлээд оройд харамж олон. Зарим өдөр би хүсвэл өглөө амар эрт магадгүй 5-6 цагт ажлаа эхлүүлээд 12-1 цаг гээд тарчдаг ажлаа. Тэгээ би заавал Лос Анжелест бас ингэж ажиллах албагүй. Яагаад гэвэл манай ажлынхаа өөр хотод, өөр газруудад, өөр улсад байгаа учраас би энэ заримдаа магадгүй Хавай явж болно. Заримдаа би номын санд ажиллана, кофе шопт ажиллана, гэртээ ажиллана, өөр хаач ажиллаж болдог. Энэ үнэхээр их давуу талтай байгаа. Тэгээ энэ бол надад бас айгүй гой санагддаг. Яагаад гэвэл нэг газраа би бас удаан байгаад тах дурггүй. Заримдаа би Нью-Йоркт очиж ажилламаар байвал тэнцээ хэд хоног амрангаа бас ажиллаа хийждэг ч юм уу. Яг уу Джон сул тал нь гэвэл хүмүүс нөгөө software engineering-ээр ажиллахаар ингээ компьютер дээр удаан сууна гэж ойлгодог. Гэхдээ яг үндэ таны зөв та компьютер дээр угаасаа удаан суун та код чинь магадгүй компьютер дээр удаан хугацаар ганцаараа сууж юм их нь танд тийм сайхан зүйл биш бол магадгүй танд тийм сайхан мэргэжил байхгүй байх. Гэтэ би хувьдаа бол айгу бас ингэж код бичиж хүмүүсийн асуудлыг шийдвэрлэх дуртай. Тэгээ энийг эндээ амар дуртай учраас би бол мэргэжилтэй айгу дуртай байдаг. Тэгээ магадгүй бас та эдийн дунд яг software engineer болъё гэсэн тийм хүмүүс айгу байгаа байх. Тэгэхээр орчин үед бол бас маш олон аргууд байгаа. Та bootcamp явж болно, сургалтанд сууж болно, академид сууж болно, эсвэл та их сургуулаа төгсөж болно. Эсвэл зүгээр л та гэрээсээ интернет ухаад код бичиж сурсан ч болно. Орчин үед бас self-taught programmers буюу одоо яг өөрөө код бичээд сураад ажилд орсон хувийн одоо программын бизнес ажлуудаа эхлүүлсэн тийм хүмүүс бас айгүйх байдаг. Тэгээ бас энэ хүн мэргэжлийг сонирхож байгаа хүмүүст хэлэхэд таны одоо яг насны хязгаар бол энэ мэргэжилд байхгүй. Би хувийнхаа туршлагаасаа бол би 18 та хүүхдээс эхлээд 65 та хүнтэй хүртэл код бичижсэн ажил дээр. Тэгээ бүгд ингээл яг л асуудалгүй код бичдэг, бүх зүйл нэг гоё ингээ байдаг. Энэ бас айгу гоё боломжийг олгодог. За тэгээ товчхондоо юм байлаа guys. Тэгээ дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Энэхүү бичлэг бас та бүхэн таалагдсан бол лайк дараарай. Манай channel-ыг бас subscribe хийгээрэй. За тэгээ дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Түр баяртай guys.